Төрийн өмчт эрдэм шинжилгээний байгууллага гэж байгаа. Энд одоо яг манад хідэн байгууллагууд ямар байгууллагууд хариалагдах асуудал вэ гэдгийг тодруулъя. Яг бидүүлээ нэрлүүл илүү хүмүүст бас ойлгомжтой болох гээд байгаа. За тэгэнгүүт энэ хууль дээр судалгаа.gov.im гэдэг үндэсний платформ нь ажиллахгүй байгаа учраас энийг бас сайжруулах үр дүн гарах юм байна гэж ойлголоо. За тэгэнгүүт судалгаа.gov.im-ийн одоо энэ сайт руу төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн судалгааны ажлыг бүрэн гүйцэд оруулахдаа ямар шалгуурыг тавьдгийг улсын төсвөөр хийсэн бол орох юм уу? Эсвэл нөгөө импакт фактортай сэтгүүлтэй судалгааны үр дүнтэй ямиг ингэж оруулах юм уу? Академик шалгуурын хувьд ямар шалгууруудыг энэ дээр оруулах вэ гэдгийг бас асууя. За тэгээд бараа үйлчлэгээ гэдэг дотор офисын ширээ сандал болон эд хөрөнгийн ямар зүйлүүд бүгд энэ дээр бас хариалагдах уу, хамт орох уу гэдгийг бас асууя. За хариулт хариулах уу? Рэгдэл шүү. Тэгэхээр төрийн өмчт эрдэм шинжилгээний байгууллага гэдгийг шинжлэх ухааны технологийн тухай хуулийн шинжилсэн найруулгад заасан байгаа. Энд үндсэндээ 4 төрлийн байгууллага орох гэдэг байгаа. Нэгдүгээрт одоо шинжлэх ухааны технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хүрээлэн төв лаборатори энд шууд орж байгаа. За хоёрдугаар хэсэг газар бол дээд боловсролын тухай хуулийн 22-ийн 4 заас эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарч байвал их сургуулиуд орно гэсэн үг. Эрдэм шинжилгээний байгууллага төрийн өмчт. За гурав дахь нь бол шинжлэх ухааны технологийн үйлдвэрлэлийн нэгдэл гэдэг байгаа. Энэ нэгдлүүд бол одоо зөвхөн ганц нэг тийм корпорац маягийн нэгдлүүд байгаа. За дөрөвдөх нь бол төрийн болон орон нутгийн музейнүүд бас эрдэмшил төрийн өмч эрдэмшилгээний байгууллагууд хамарна гэсэн ийм байгууллагууд хамарч байгаа. Хоёр дахь асуулт нь ямар асуулт вэ? Тэр судалгаа гэдэг тэр засгийн газрын хэрэг эрхлэлтээр тийм судалгаа.gov.im гэсэн сайт байж байгаа. Тэгээ тэн дээр бол бид нар засгийн газрын хэрэг эрхлэлтэд хамтраад тэнд орсон бүх судалгааны ажлын жагсаалт агуулгатай танилцсан юм байна. Тэгэхээр тэнд бол ямар нэгэн шалгуур тавилгүйгээр ерөөсөө л одоо орон нутгийн нутгийн удирдлагын байгууллагууд, засгийн газрын агентлагуудаар зарласан суур судалгаануудын материал голцоо орж ийн нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ шинжлэх ухааны технологийн санхүүжилтээр хэрэгждэг зарим нэг төслийн үр дүн орж ийн. Тэгээ энэ тэнд бол одоогоор бидний хамтарсан судалгаа хийж яхад нэг 1500 орчим судалгааны юм орсон байгаа материал. Тэрний бол ер нь баг 3/1 нь бол яг тэр судалгаа хөгжүүлэлт буюу тэр R&D гэдэгт хамрахгүй материалууд ороод байгаа нэг талаас. Нөгөө талаас энэ шинжлэх ухааны технологийн сандаар байдаг одоо энэ сангаас санхүүжиж байгаа санхүүжсэн судалгааны тайлангуудаас зөвхөн ямар тайлан орсныг бүгд цөөн тайлангууд орсон ихэнх нь огт ороогүй. Тэгтээ зэрэг энэ судалгаа.gov.im-ийг шинжлэх ухааны технологийн сандаар байж байгаа тэр тайлангуудын мэдээлэлтэй нийлүүлээд ингээд бүрэн мэдээлэлтэй ийм сан байгуулах чухал юм байна гэсэн ийм л санаа яваад байгаа. Энэ цаашдаа засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орцсон одоо шинжлэх ухааны технологийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах асуудал руугаа ингээд энэ мэдээллүүдийг нэгтгэж оруулаад нэгдсэн нэг сантай болъё. Тэр санг бол одоо энэ хэрэгжээд одоо явж байгаа хагас дутуу ажиллаж байгаа Мори гэдэг платформлоор үндэслэж зохион байгуулах ийм л ажил хийгдээд байгаа. Тэгээ тэр санааг л одоо албажуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл судалгаа.gov.im дээр чинь бол ер нь бараг л материал оруулах асуудал сайн дураараа явагдаад байх шиг байна. За вингаг шүү. За энэ одоо яг ямар ажлуудыг хийх талаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа вэ гэж асуулаа. За ийм ажлуудыг хамруулахаар төсөөлөн хуульд өөрчлөлтийг оруулж байгаа. Түүнд нь шинжлэх ухааны технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа,
технологийн туршил зөвшөөрөлтийн ажил гэж орж байгаа юм. Гэхдээ таны түрүүний хэлсэн зүйл бас одоо бас бодвоштой. Одоо төрийн одоо улсын төсвөр зарлагдж байгаа альва төрлийн одоо бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай тендерт оролцоход гүйцэтгэлийн болон тендерийн баталгааг авахгүй гिचэнгүүт өөр бас төрлийн ажил руу орж ирэх үедээ гэ тэ. Тэгэхээр одоо хилцэх хэсгийн дараа мэдээж ажлын хэсэг гараад ажиллаад явна. Тэрэн дээрээ нэлээд сайн хүндэгдсэн залтууд дээрээ харьцуулж өгөх хэрэгтэй байна. За саранчлан гишүүн тодруулж асууна. Тий, яг миний тодруулах гэдэг зүйл энэ хуулийн дээр байгаа гарах энэ өөрчлөлтүүд нь одоо байгаа Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, ангаах гэдэг төрийн өмчийн үйлдвэрийн газар гэдэг нэртэй байлуу манай ихтэй сургууль чинь тий. Тэгэхээр тэд нартай маань ер нь хэр хамаартай вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Хоёрт гэвэл шинжлэх ухаан энэ академик салбар маань өөрөө бид нар тэрийг одоо засгийн газар өөртөө одоо сайн мууг нь ирэмблэх бичих чи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирэмбийн тогтолцоотой академик одоо хэмжүүртэй ийм зөвлөлттэй ер нь л шинжлэх ухаан бол өөрөө тий. Тэгэхээр төрийн оролцоо энэ дээр одоо өөрөө ранклаад өөрөө энийг оруулна гэхээс илүү тэр орчийг бүрдүүлж өгөх талын юм энэ дээр байна уу гэж хараад байгаа байхгүй. Их сургуулийн эрдэмтэд бол шинжлэх ухааны технологийн сан хүрээлэнгүүдээс гадна их сургууль дээр маш олон чадaltaй эрдэмтэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэрт энэ одоо хэр ээлтэй тусах болоо гэдэг тийм зүйлийг би хайж асууж байгаа байхгүй. За хариултыг уян гишүүн. Төрийн өмчийн ихтэй сургуулиудыг оруулж байгаа. Тэгээд сая яг байнгын орооны зөвлөхүүдтэй референтүүдтэй ярьжила. Одоо бол оруулж байгаа байдал нь 18/2-ыг хөндөж байгаа. Тэнд болохоор ер нь шинжлэх ухааны технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлд нь эрдэм шинжилгээний байгууллагуудыг тодорхойлсон байдаг. Тэрний 2-2-т нь дээд боловсролын тухай хуулийн 4-1-ийн 4 заасан судалгааны их сургуулийг гээд тодорхойлолтоор оруулсан. Гэхдээ ер нь бол байнгын ороодын одоо ахлах зөвлөхүүд нэлээд чадварлаг байдаг гэдгийн түрүүн бас баталгаа олсон л доо. Яг ингээд орчих юм бол зарим нэгэн залтуудтай нь яг төрийн өмчийн ихтэй сургууль одоо түрүүн таны нэрлсэн МОИС, ШүТИС, ангаах гэх тэдгээр сургуулиуд улсын төсвөр зарлагдж байгаа тендерт орох бас эрхийг нь нээх энэ зохицуулт арай бүрэн хангагдаж уншигдахгүй байна гэдэг. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдаад явахаараа энэ 18/22-ыг нэлээд сайжруулах хэрэгцээ бол үүсэж байгаа шүү. За баярлалаа. За асуулт асуух